Даарма боди баясаад бас зарлаглруу ер өгүүлзэрсийн ухааныг өгүүлжүүл барах тийм атал үзэл бясалгал явдлын онсыг ямраар ухавчи идүгэ тийм үлээ бас номл хэмээснэ өгүүлзэрсийн эрхт хариуд нь бас ин аялгуулн зарлагллаа. Алгасал үгээс сэтгэлэн үзэн чадах бөгөөс асар хоосон үгээр өгүүлэх гавьяагүй авир дөөрийн ухааныг тэгшээр нийлүүлэх бөгөөс алжаас боломдоор бүтээн хэвтэх эндүрсэн бишүү шүтэн байрлуулах ёсыг мэдэх бөгөөс шившигт 8 номын явдал хуурмаг шүтэн шулуун сэтгэл эндүрл үгүй бөгөөс ширүү муу авираа твдсэн бишүү сансар нирваны юр мэдгээ байгаа эрхэн үндэснийг айдтад оруулах үгүй бөгөөс игнэгт дурлан хичээвч бүтэх үгүй бишүү эрхтийг үзэр ин аялгуулн зарлаглсанд даарма боди зарлагл руу аяа эгүүзэр үзэл бясалгал явдал чинь их гайхамшигт ажгүй хэмээн зарлаглсанд эгүүзэрсэн эрхт зарлагл руу аяа дарма боди чи тэгшээр ухсан гүн нарийн онсоо зарлаг болгодох хэмээснэ даарма боди бас ин аялгууллаа. Эрхэн сайн үзэл бүтээсэн үндсээ энд чуулсан сайн хувтан залбиртугай идүгээ сайн үлсээр ил тучирсанд игнэх дөтөр бөгөө золгуулан айдтадалтугай авьяас татхагаа эс амирлуулахуна сэтгэлэн үдсэн юун тус альва баримтлах хүслэн эс төвчхүүнэ авирт бүтээн үлдэх юун тус хамаг амтны тусыг эс хичээхүүнэ хатуу амгоор явсан юун тус хайрлах лам юугаан зарилгийг эс хичээгээд хань нөхдөөн баясгах юун тус магад өөрийн сэтгэлэн гэрчүүл болгон бөгөөтөл муу аргаар ил ичнээ сонжин явж машид тус ном бөгөөтөл олон уншихад мандуулагч лам үгүй юун бүтэх ил үнэн ёсыг өгүүлэх үе тэмцэлтхүүнэ идүгээ эвдрэлт үйлсийн шалтгаан буюу ирдүүн үгүй суухуна гүн өвдс болоо игнэгт дуулахуян баясагч төвдийн өгүзэр чи буза уран аялгуугаар дуулагч үгүй бөгөөтөл би учраад баяссан агараан дуурайн дууллаа ухааны цог амирлан дэлгэрсэн энэ орноо уйдл үгүй дуулахуй дурлах бөгөөс улам золголтё химэн үнийг дуулан аялгуулж зарлаглаад бас олон үгсийг өгүүлэлтэн байсан агаараа энтхэгийн даарма боди чанах шодлоо. Төвдийн мэлрава шавнраан дагуулж нааш ирэн мөн нянангийн гүзэн хонглоо суухуй цагт тэнд эгүүзэрсэн эрхт мэлрава өөрийн сэтгэлэн эрхт болсонд бусдын сэтгэлийг цогоорч чадсан нь энтхэгийн даарма боди мөргсний тул хамаг сайн алдар сонстон биеийн буян шиг дэлгэрснэ дээд сэтгэлэн дэлгэрэн амтныг туслан мөнхөө гүзэн хонглон суух цагт нянангийн дээд химээх их орноо суух лодон багшийн нэр нь төг түмэн хувраг дарлоо багшийн нэр нь дэлгэр оюут энэ хоёул эхлэн утга тэмцэлдэх олон ламнар бүлгөө тэнд 100 их ган болсонд тариа эс гараад чухаг болж мэдүүрснээ тэндэх өглөгийн эзэн нь төлөөслөн тэд лам нараас тариа гуун эс өгдснөө өглөгийн эзэд нь ууралснаа нөгөөд эгүүзэрсэн эрхт мэлрава эхлэн шавнар бүгдээрээ буян өргөхүнэ юр ачин их буйзаа хэмээн зөвшөлцөөд амьд хийгээд өгөхстэй бүгд буйныг үргэлж эгүүзэрсэн эрхтдээ өргөн явхад тэд багш лам нарын авах буйн нь ус хатсан мэт үгүй болсонд тэнд гаадан бястан лам нар их атаархаж бүгдээр хурсанд лодон багш лам нь өгүүлрүүн бид өглөгийн эцэдтэй гуйсныг нь өглөлтөө бүлгөө идүгээс өгсний тул манд бишрлэн нурууж эгүүзэр стор бүгдээр тэд урвав идүгээ сайн бус болов бидэнд тиймийн тул илт үлдэж болох бөгөөтөл олон улсад бид сонжигдох буйзаа эндээс дуун үлгэрийн утгад мэргэн 3 сайн багш одоод ном тэмцэлтхүүнэ тэр мэлрава дэлгэмлээсээ хилээ гаргахаас өөр нэгэхэнбэр хариу үл хэллэхдээ суурнаасаа өөрөө цухтан одох буйзаа хэмээн 3 сайн багш юугаан илгээснэ тэнд хүрээд райчин золгож өгүүлрүүн бид гуруулыг зуучлан ламдаан золгуул хэмээснэ эгүүзэрсэн эрхтдээ райчин ирж гаднаа 3 багшлам ирж сунам тэднийг золгуулах буюу хэмээн өцнөө эгүүзэрсэн эрхт зарлагл руу ачид марав лам минь дэрэгдээ ахуй цагтын зарлаглраа ямарваа амтан учрах бөгөөс би хэлсэтгэлээр туслахын тулд альва цохилдох үйлсийг өгүүлэгдэхүүнэ тус их болох хэмээн зарлагллаа тиймийн тул багш нарыг золгуулахуунаа тустай буйзаа идүгээ оруул хэмээн золгуулж тэд багш нараа өчүүхэн халуун идээ өгснөө хойно бас майруулах цавын ус өгч
Егүүзэрсэн эрэгт тэднээ зарлагларун төгс бишрэлтний эдээний ёсн нь газар хөрхүүнээ хагарах, чулуунд хөрхүүнээ чулуу хагарах, усанд хөрхүүнээ ус хатах хэмээсэн бүлгөө. Идүүгээ та багш нар эдснээ шингээх судруу уншигтун хэмээн зарлаглсанд тэдний ах багш нь босон хуруугаан тасхийлэн өгүүлрүүн аяа бид багш нар 3 сургуулийг төгссөн 3 номд дээлээс эс хагцсан тул идүүгээ эдийн шинхийн орон бид босуу тиймийн тул судруу уншив эс гайгүй бууза егүүзэр чи өдий чинээ бишрэлтний идээг идэж тэгшээр шингээсэн шалтгаан чинь юун буюу хэмээснээ егүүзэрсэн эрэгттийг шухсан шалтгаанаа ин аялгуулан зарлиг боллоо. Ариун дээд хүлэгний эцэст хүрсэн үнэн утга асар удирдуулсан ухаан увцыг нэгтгсэн амтад даршаан альва мэрэгдээ хүндлэгдсэн оройн чимэг болж ангижрал үгээ мөн оройн чимэг болон суулаа. Түүнээс би тэгшээр 13 хэмжээ болгож тэмдэгтэй ядмын үүсгэлийн зэргийг 1-р хэмжээ болгон сэтгэлээ. Текст судас хий туслыг 2-р хэмжээ сэтгэлээ. Түүнчлэн их мудраа 3-р хэмжээнд сэтгэлээ. Ариун сэтгэлийг үүсгэж 4-р хэмжээ болгон сэтгэлээ. Авирд бишрэлтний эдээг илт хоосон агараа харьлалаа. Авьяас монхгуудын эдээг чуулганы балин болгож өрөөлөө. Асар өөрийн бишрлэр чуулган болгож бурхан төглөө. Үлэмж бишрлэр чуулганы хичгийг чөтгөрүүдэд өрөөн өглөө. Үнэн чуулганы хүрдэн гүйлдэгч егүүзэр миний үл мэдэх оюуны номлогоо нийлүүлэн адтдал тугай үзүүлэгч егүүзэрсэн эрэгтийн аялгуулан ийн зарлаглсанд тэд багш нар бас өгүүлрүүн. Сурсан эрдэм үгүй бөгөөтл чи мохор хүмүүн хад авирсан мэт тонилох мөрийг олох үлгэр үгүй биш үү. Тэгшээр авах бүтээл үгүй бөгөөтл сохор хүмүүн сүмд орсон мэт үнэн утгыг мэдэх үгүй буузаа хэмээгээд ядмын үүсгэлийн зэргийг хэрхэн сэтгэх чи хэмээснээ егүүзэрсэн эрэгт асуусны хариу гүн нарийн үүсгэлийн зэргийн сэтгэснээ ин аялгуулва. Ядмын үүсгэлийн зэргийг сэтгэсэн мэт элт үзэгдэг хоосон окторгуйн агаар солонгот биеэр ямагт бодлон баримтлахын тул хурцлаан барлаа. Ялангуяа хоосон голд хадны дуурайн мэт аялгуу сайн муу үгүй тул эндүрлийг барлаа. Гиген хоосон сүндлэм наран саран мэт химэн түүнийг алгачлах үгүй тул эзлэн баримтлах барлаа. Гинэн муу би сэтгэлийг минь гинт өөрөө очир би зарлиг сэтгэл боллоо. Ил 3 хаалга муу эс болсон сэтгэл минь амарлаа. Эрхэм номлогоо цохилдон үлдснээ амар жаргалаа. Инх намын мөр дуруулан адстадлаа. Эрэгт егүүзэрсэн эрэгт Малрава үнийг аялгуулан зарлаглсанд тэд багш нар бас өгүүлрүүн. Тарвга нөхөн дотор 5 сард биеийн хөдлөл үгүй хэвтэх бишүү. Загас цээлдэн явах уяа бүтэж өгөх үгүй бишүү. Тэр бас хийн эрдэм мөн буюу сэтгэлдэн хялгасны чиний эрдэм үгүй бөгөөтл юр сэтгэлдэн судасхий туслыг хэрхэн сэтгэвчий хэмээснэ. Егүүзэрсэн эрэгт сэтгсэн судлахий туслын гүн нарийн 9 аялгуулан зарлиг боллоо. Судасхий туслыг сэтгсэн 9 минь суган 3 их судсан 4 хүрдний сурамгай биеийн хурцлыг барьснаар өөрийн гэр боллоо. Сургууль үзгийн орныг арилган их лүгэ учирлаа. Түүний тусаар өөрийн нүрийг үзэхээ эсэндүрлээ. Тэжээд их дөхүүдэд хийг хураан онслон тогтож тэмдэгтэйгээ цагаан улаан 2 орноо учруулснаар тэгш гиген амгалан ухаан үгүй жавхлантаа бүтлээ. Сэргэх сэтгэлдээ тачаах үгүй хүмүүн учирсанд сэжиг үгүй сэтгэлийн зангаа гэлт тайллаа. Савц цөвийг ялган орныг цоглон болгон эстчааллаа. Синхэрсэн намыг өгүүл үгүй сэтгэл үгүй ямагт нийллээ. Үнэн гиген гэрлийн их өвгөний мөргөл хансны тул үргэлж хүсэх хурцл бие дэвдрэн үзэгдэх хоосон номлогоо нийлсэн сэтгэл минь жаргалаа. Үлэмж мөрийн эндүрлийг ариулган адстадлаа. Егүүзэрсэн эрэгт үүнийг аялгуулан зарлагцсанд бас тэр багш нар өгүүлрүүн. Юр их бүтээлтнээс сэтгэх хэсийг асуухад бүтээх хийгээд сэтгэхийн хязгаараас хатсан юрүүл өгүүлэх мэдэх үгүй хэмээх хүлгөө чам юун асуух бөгөөс үйлдэх хийгээд сэтгэхүй үзүүлэх мэд өгүүлвчи түүнийг бид баясан сонсохуй дурлав. Идүүгээ бас их мудрыг хэрхэн сэтгэв хэмээснээ егүүзэрсэн эрэгт хариуд нь гүн нарийн их мудрын сэтгэснээ аялгууллаа. Тэнцэл үгүй их мудрыг сэтгэсэн минь тэгш үнэн ёсны агаараа хичээл үгүй тавилаа. Тэнцэл үгүй агаараа алгасан тавилаа. Тэжээд хоосон агаараа илтгэн тавилаа. Асар амар агаараа мэдэх агаараа мэдэн тавилаа. Аль үл ухах агаараас ухаан тавилаа. Ахуу тансаг агаараа тэгшлэн тавилаа. Айн мэт тавьсан сэтгэлд төрдгөл үгүй үнэн мэдхүй тансаг боллоо. Төрсөн би илт хичээл үгүй үйлс бүтлээ. Төвхнөх ач үрийг ямагт санснаар сэтгэл амарлаа. Төөрүүлэн
эрх сэрхийг ер мэдэхгүй бээр ажиллалаа. Игүүцэрсэн эрх дүүнийг аялгуулан зарлигсанд тэр 3 багш өгүүлрэн аяа гайхамшиг болойн сонсох сэтгэх эс сурч бөгөөтл сааралтгүй усны урсгал мэт өгүүлэх ажгуу өдий чинээ аялгуулгүй хаанаас нийлүүлэх болов. Үүний эдгээрийг сургасан нэгэн лам буузаа аяа чи тэр лам юугаа манд үзүүлэх хэмээснээ игүүцэрсэн эрх зарлиглрүүн өөрийн сэтгэлэн хичээн сурсан түүгээр сэтгэл минь судар болсны тул тижээ санахаас ис хагцхуунаа судраас хагцах үгүй биш шүү. Альвас үзэгдэхүүний сэтгэл лүгэ тохиолдуулан бас сэтгэлийн гигэн гэрэл лүгэ очирсан дээд лам минь эдбүү хэмээн игүүцэрсэн эрхтийн аялгууллаа. Ариун эзэн богд тэр ламнар минь асар 3 судасны хураангуй бурхны орноо арилсан 5 хий арслан ширээнэ атгаг арилсан 5 судасны бадам дэвсгэрээ үнэн арилсан 5 орноо нар саран дэвсгэрээ үргэлж сэтгэлийн хоосон агаараа ламын бий боллоо. Үзүүлэгч очир дээр ер мэдэх бүза үлэмж 6 гэлт мэдхүй төгссөн дэлв үзэсгэлэн дэлб ховлгаан дуртнарав үл шүгүй ачид марвлам юугаа игнэгт өөрийн оройдох дэвсгэр дээр идүүгээ алгасуулал үгүй оройн чимэг болгон суулгаснаа эндүүрл үгүй бишрлэр тавчин мэдхүүнэ эрэгт очир дээр лугаа ялгал үгүй бүза тэнсэл үгүй түүнээ бишрэн залбирхуунаа тижээд айдстдын бал хурыг үргэлж оруулах тэмдэгтээ хоосон агаараа тахлыг өргөн чадхуунаа тэгш бүтээлийн хамаг самгийн амсрыг нээх буузаа игүүцэрсэн эрх дүүнийг аялгуулан зарлаглсанд тэр 3 багш ирэх үгүй их биширж суурнаасаа босоод мөргөн гүчрүүн. Эрэглийн эрхээр урд үзэх сонсох мэдэх үгийн тул эдүгэх улсын өгүүлэх нь худал ажгуу чамд үнэн номын сайн эсийг мэдв дээд ламыг чинь химбэр эс үзлээ эдүгэ тэмцэлцсийг минь хайрлан сойрхоо ямарваа туслах хувцсыг гигэндэн альдаж бид гурвуулыг хайрл хэмээн үтснөө игүүцэрсэн эрхт баяссан агараан авшиг хийгээд өвдсийг сойрхож бүтээлгснэ урд сургуулийн эсийг сонссны тул гадаад муу гэмүүдэн арилгаж эдүгэ үнэн бүтээлийн ёсыг сэтгэсний тул дотоод муу гэмүүдэн арилган тэр 3 багш бүтээлтийг үзэрс боллоо. Түүнээс нөгөөд олон сар өнгөрснөө тэнд нянангийн өглөгийн эзэд их хурам уйлдаж игүүцэрсэн эрхт шавнар хийгээд бүгд ламнарыг залаад лодон дарлаа хоёулыг нийжгээд ширээнэн суулгаж тэр хоёроос цовуулан шав нарыг 2 зэрэг аймаг болгон суулгаад игүүцэрсэн эрхтийг бас нэгэн их ширээнээ суулгаж түүнээс цовуулан райва нарыг суулгасанд урд тэмцэлтгээр ирсэн 3 багш райва нарын зэргийн дунд сууж гавлаар арх уултан суухыг нь лодон дарлаа 2 үзээд их уурлан эстесээд ийн санруу шашныг эвдэгчийн хуурмаг хөгшин мунхаг муу 3 багшийг аргаар хууран авч гутав идүүгээ эс үлдэхүүнээ шашныг минь эвдэх аргаар намын үгсийг тэмцэлдэн энэ өдөр үлдэхээс өөр юм болох хэмээн санаад мах тос 2-ыг аван ирж бариад лодон ийн өгүүлрүүн аяа игүүцэр чи үлэмж сайн ажгуу хамаг номын үлгэр химээх судраа үнэн болгохын тул ер үлгэрийн нэр хийгээд элтгэх судар ба цаглан дагуулах судар бүтсэн хязгаарын ялгал хийгээд ангижран үл хагцах бүтсэн эс бүтсэн хийгээд үзэгдэх бөгөөтл магадгүй ялгал үлгэрийн энэ 7 зүйлийг мэрэгнэр мэдэх буузаа өгүүлээ. Хэрвээ үл мэдэх бөгөөсийн явдлаар бурхны шашныг эвдэн өөр бусдыг гутаах муу явдалд номч болгодох биш үү? Тийм бус бөгөөс үлгэрийн судраас төлөвлөх нэгэн утгыг нь өгүүлэлтий хэмээснэ игүүцэрсэн эрхт зарлаглрун. Аяа багш нар та төлөвлөх үгнээ тачаал үгүй биш үү? Тэг шахуу номын агаарт тогтнон даган олохуяа Нисванисын дарлагыг үлдэхүүнэ. Үнэн ёсноо эрдмийг дотроо ухах бүлгөө идүүгээ ата 5 хороор муу заяаны зовлыг үзэх болоозай. Тиймийн тул өөрийн сэтгэлээ төлөгдүүзээ та. Би таны үлгэрийн ёсыг мэдхүгүй бөгөөтл өөрийнхөө үлгэрийн ёсыг би үлгэрийг мэдгч лам чамд өвдсөн үлгэрийг өгүүлсэвэ. Үнэн зүрхэн үлгэр бээр уулдыг бядан үлгэрийг бүтээлээ. Түүгээр сэтгэл минь нийлцгийг бэлэг үлгэрийг ухсны тул өглөгийн эзэд биширч үлгэрийн дахигдах орон болсонд та багш нар атаагаар үлгэрийг үлдлээ. Идүүгээ үлгэрээр тамийн үнэн зовлыг үзэх болоозай та. Тин атал таны үлгэрийн судрыг би үл мэдэх тэдний тусыг нь дэлгэрүүлэн өгүүлэх бөгөөс миний энэ дууг сонс химээгээд игүүцэрсэн эрхтийн аялгууллаа.
Авьяас нисванисаас гагцсан лам луга хөлцөгцгөө асар муу цагийн амтны атаа их аяа лодон дарлоо хоёр ямагт сонсдохун амраг их юугаа умаагаас төрхүүнээ амтд сүүг нь хаа хөхөх бөлгөө тийм амтд зүг саажис хөххүүнэ тэжээд 3 өмх гурилыг хэрхэн идэх тэжээд 3 өмх гурилыг сэдхүүнэ төгссөн ялах бие минь хэрхэн өсөх бөлгөө өссөн ялах бие минь өсөхүүнэ эрт анс хаалгаар хэрхэн гарах ил анст хаалгаар эс гарах уна идүүгэх ордыг ялгал үгүй хэрхэн бядах бөлгөө бүгд ордыг ялгал үгүйс бядах уна бүтээлт богдламдаа хэрхэн золгох бүрдсэн богдламдаа эс золгох уна бүтэн сонсохын үндсэн увцыг хэрхэн авах бөлгөө сонсохын үндсэн увцыг эс олох уна сонсогдсон догшин уулстыг хэрхэн бядах сонин догшин уулдыг эс бядах уна сонгодог тэгш илтсийн бэлгийг хаах бөлгөө тэгсэлтсийн бэлгийг эс уххуна тэжээд гагц бүс дээлэр хэрхэн тисэх тэмдэгтээ гагц бүс дээлэр эс тисхүүнэ тэд өглөгийн эзэд ирэмс хэрхэн бишрэх бөлгөө өглөгийн эзэд ирэмс эс бишрэхүүнэ өшөр татаагаар багш нар хэрхэн уурлах өн натад багш нар эс уурлахуна өргөс тамд багш нар одох бөлгөө үзүүрт бори бомдон уулын оргилд өчүүхэн илий хийгээд янзаг өвслөн явхад үргэлж өтөг ирэгч хөх бэлтрэг хоцох боллоо өөдгөө тэр бэлтрэг эндүрсэн болоо энд янангийн уулын хідэд эрхт мэлрава тийм сэтгэн атал эрлэг лодон багш нар чалчихгүй үсгэлээ идэггүй чалчигч багш нар та эндүрсэн болоо ирэмс өглөгийн эздийг биширч өгсөн идэнэ идүүгээ мэрэгд багш нар та харам сэтгэл өсгөв энд ирсэн мэрэгд багш нар та өөдгүй эндүрсэн бишүү үрд тусгүй хоосон дууны үгнэ игнэгт үнэн болгож бүү баримтал их багш нар өөдгүй төлөвлөх үгийг буруу намтан мэдэх хөлгөө үргэлж атгах дэлдүү мүү үгээр үл болох үйлсээр насаа өнгөрөөх юунаа эс мэдвүү үзэн атал насаа тусгүй бүү өнгөрүүл багш нараа тиймийг мэдэж баримтлах нүглээ номхотогтун асуусан үгийг тань хариу өгүүлэх чөлөөгүй над асар үлгэрийн судрах химээхийг тань би үл мэдэх ата тэмцэн багш нар та дийлсэн болтугай Ягүзэрсэн эрхт эдгээрийг зарлагсан дарлаа багш өгүүлрэн асуусан намын хариу үл хэллэн эс асууж бөгөөтөл улсыг хураан дуулснаа манд үг болгон дэмий өгүүлвчи үл мэдэх мунхаг улс бид мөн буюу номын үгийг ёсчлон хариулах бөгөөс эдүгөө өтер бөгөөд хариу нааш өгвөл хэрвээ хариулан үл чадах бөгөөс олон улсыг дуулан хуурч идэ гэдсэн буй заа чи химээгээд их уурлан шороо атхан босож эдүгөө үнийг эд химээ нүүртэн цацсанд ягүзэрсэн эрхт нүүрнийхэн шороог арчин инээгээд зарлаглрун аяа та энэ насандаа хичээн утга сурсан их багш нар таны номын ёсон ийм бөгөөтөл их хилэнц хураахын тулд зовн сурсан тань гайхамшиг болоо миний сурсан ном Нисвансын дарлага биш үү таны сурсан ном Нисвансын нөхөр бузаа тиймийн тул номыг өгүүлэх ёсон маань үл нийлэх хэмээн зарлаглсанд тэндээс райчин эс тисжийн өгүүлвэ ламын нэгэн шар усны чинээ эрдэм үгүй бөгөөтөл энэ мэд хилэнцэд дарлаг ис алхууна өөдгөө үндсэн алдал болох буйзаа тиймийн тул алхууна их буйн юун үл болох химээгээд ангижран шийдэм аваад ирж асхан завдах луга ягүзэрсэн эрхт инээгээд яаран райчингийн гараас барьж зарлаглрун аяа райчин хөвүүмийн сонс хэрэглэх цагт тусгүй эд зовх цагт тусгүй ураг шалтгааны үйлсийг үл мэдэх номчин эдгээр 3 үлгэр болсон шүү эдүгээ уур үүсгэснээ даран дэлгүүр хөвүүмийн сэтгэлийг чин сэргээхийн тулд нэгэн дууг сонссугай хэмээн аялгууллаа. Оройн чандмын богд минь амтны аврал болсон огоо тачид марвал юугаан хөлтөн сүгцвэ олон муу шалтгааныг сайн мөрд оруулан адталтгай ох райчин хөвгүү минь алгасал үгүй хичээн сонсдгой асар цадхын жаргалыг санан хөөрөгч номчид аймуу шалтгаанд болох цагт дурдахын тулд авир дөөрийн муу сэтгэлээр өөртөө зовлыг үлдвүү ангижран тэмцэж хэрэлдэхүүнээ муу нэр болох бишүү үзүүлэгч лам юугаан өгүүлхийг хоромхон сонс райчин хөвгүү минь үлэмж ном үзлийн хаан огторгууя өргөлж нисгэж гардын зулцаг райчин хөвгүү минь үнэн гүйтсэн өнгөт жигүүрэн бүүрд өөдгүү хэрвээ гүйтсэн жигүүртэн ирдэх бөгөөс өмцөх хэрэглийн гуйд өндөр унах болоо зай ачилам юугаан өгүүлхийг сонс райчин хөвгүү минь ариун номын бүтээлийн хаан далайд авир думбан чадагч өчүүхэн загас райчин хөвгүү минь асар төгссөн өргөн далбаандаан бүүр
Өргөн далбаандан ирэх бөгөөс авьяас загасчны өгөөшнөө торох болоозай. Эрхэн лам юугаан өгүүлхийг сонс райчин хөвгүү минь элдв ном явдлын хааныг цас дууланд имэйл үгүй явагч арслангийн зулзаг райчин хөвгүү минь игнэгт бүтсэн хүчиндэн бүүэр идүүгээ хэрвээ бүтсэн хүчиндэн ирэх бөгөөс эрэглийн 8 номын чөдрөө торох болоозай. Итгэл лам юугаан өгүүлхийг сонс райчин хөвгүү минь ялангуяа ном Ачүрийн хаан Эрдэнэ твд ямагт одохгүй дурлагч худалдаачны хөвгүүн райчин хөвгүү минь худалдааны үйлсээ муулахгүй бүүэр илүү хэрвээ худалдаагаан муу ирэх бөгөөс ялгуусан сэтгэлийн чандман юугаа алдах болоозай. Удирдуулсан лам юугаан өгүүлэхгүй сонс райчин хөвгүү минь урин ихт хүүнээ өөрийн сэтгэлээр түлэгдэх бишүү. Уршигт их Нисванысын дарлах санан учирсан бөөза сэтгэлэн заваан үл үлдэх химэн эгүүзэрсийн эрхт үүнийг аялгуулан зарлаглсанд райчин ууралсан омгоо дэлгүүрснээ тэндх өглөгийн эзэд лодон эхлэн лам нарыг их буруу болгоод бас райчин гүчүүхэн буруу шааж эгүүзэрсийн эрхтийг урд хаасаан их бишрээд тэнд хурагсад бүгдээр өөрийн орондоо харсан хойно тэнд эгүүзэрсийн эрхтийг дарлаа богшүгээр тэмцэн үлдэхүй дурлаад өөрөө гутаж дордон арга ядаад махан нэг хоньны мах хийгээд олон дэвтэр бичгүүдэн хураан авч дарлаа лодон хоёул шавнараан дагуулan ирээд бас райчин золгож өгүүлрэн эгүүзэрсийн эрхтийн гигэнэн золгож өчгөлдрийн үйлсээ намжлахаар ирлээ хэмээснээр райчин өгүүлрэн идүүгээ та юу намжлах байгаа юр тэмцгээ бас байгтун танд золгох их учир үгүй байгаа хэмээснээр тэнд эгүүзэрсийн эрхтэд бас нэгэн шав ирж тэдний ирснийг өтснөө эгүүзэрсийн эрхт мэдээд баясан зарлаглрэн урдаас гим эс бололцохуунаа их сайн бүлгөө идүүгээ гимээ мэдэн намжлахаар ирсэн нь сайн. Тэд багш нарыг оруул хэмээн зарилгэлсэнд дарлаа лодон мэдээд золгож өмнө нь нацарсан махан тавьж өгүүлрэн өчгөлдрийн тэмцсний өгчин зөв боллоо түүний тул намжлахаар мах өргөлөө бид идүүгээ энэ номуудыг гэрч болгон үзээд юр номын утгыг өгүүлэлтээ сэтгэлэн зохицолдон үннийг өгүүлэлтээ хэмээснээ эгүүзэрсийн эрхт зарлаглрэн аяа багш нар эргэлийн үлгэрэн өгүүлэх нь эдэн эдсэн эснийг царайгаар мэдэх гэлээ. Түүнчлэн ном мэд хийгээд үйлдсэн эс үйлдсний бэлгэн Нисванис хийгээд эзлэн баримтлах ном утгсан эснэр мэдэх бөөза Нисванис хийгээд эзлэн баримтлахгүй номхдохуна ном мэдсэн үйлдсний бэлэг тэр бишүү. Түүгээр утга тэмцэлдэх бүгдээр дуусгалаа. Эзлэн баримтлах Нисванысын зүгт юр сэжиг эс арилсны тул ном мэдэх хийгээд үйлдсэн мэт хоосон үгээр тэмцэлдэн өгүүлэлт хүнээ нэгэн мэд гаравч улам омог нэмж идүүгээ эрхлэн үүр төрөөд тамийн ёроолоо одох шалтгаан мөний тул тийм ёсноо хэрэггүй ажгуу түнчлэн намжлах тань их гайхамшиг ажгуу үг тэмцхээс өөрийн орондөөд бол бас сайн бишүү хэмээн зарлагл бас дарлаа багш өгүүлрэн би хэмээн баримтлах хийгээд Нисванисыг номхотхон эс номхотгосныг бурхнаас бас таабэр үл мэдмүзээ химбэр номхотох бас номын утгасыг тэмцэлдэн хариулан чадваас орчлон өн урт орших ба там додох үгүй бүзаа мэрэгдийн хилэн зих болвоос бээр хөнгөн химээвэ хариулан эс чадваас монхгуудын хилэнц өчүүхэн болвоос бээр хүнд химээх бүлгөө тийм зовлон хийгээд тэр хүмүүнд болох бүлгөө юр мэдэх үл мэдхийг ялгах хэрэг бүхийн тул юунд бээр бөгөөс мэдсүгэ бид бээр эгүүзэр чи ямар номын утгыг мэдэх бөгөөс түүнээс тэмцэлдээ чиний сайн үг бид үзье чи өөрөө энэ номд би мэрэгэн надаас нэн бус мэрэгэн үгүй химээх тийм ном асуухтун бид хариулсугаа хэмээснээ Мелрава зарлаглрун багш та нар үл болох бөгөөс идүүгэн бүгдээр нүдээр үзвж ихэн сонсов үргэлжид таньдсан шалтгаанаар мэдлээ их баг эжилдсэн үгүй их номд би асуугаа тэмцвэ багш нар хариулагтун та химээгээд энэ огторгүй торгоолт үгүй буюу химээн асуусанд тэр өгүүлрэн тийм асуусан чинь юун гим тийм атал хариулсугаа химээн ам авсны тул хариулсугаа химээгээд огторгүй торох үгүйгээс бус юун бөө химээсэнд Мелрава зарлаглрун би огторгүй торгоолт буюу химээн номлосонд тэр өгүүлрэн
Тийм химээх бөгөөс тийм бүхий шалтгаан ёсыг өгүүлэлтхүүн химээсэнд төдий мэлравэ лам хатуу чирэг очир окторгуй химээх дэянд тэг шагуулад окторгуй торгоолт буюу торгоолт бус буюу химээн үзхийн тул чи өөрөө явахүй суухуй хөдөлгүйн хийтгүйн химээвээс тэд биеийн хөдөлгөөийг завдваас энэ тэргүүн суух ёсноос өчүүхэнбээр хөдөлшүгүй болоод хил өгүүлэн үл чадах агаарт хоромхноо хоцорлоо. Тийм зурт мэлравэ лам окторгуй нисэж явах зур завлан суух тэргүүтэн элдв рээд үзүүллээ. Тэндээс мэлравэ тэр самадиас босоод ийм зарлигл руу чи торгоолт үгүй окторгуйд торгч юм бөө химэн асууваас тэр өгүүл рүү чамд муу тарин нүдийн дүүрүүлэгч нэгэн төгс тэртгээ нарын багш буй ажгүй муу тарин ба нүдийг ховлогчаас өөр окторгуйд торгоолт үгүй химэн хамаг амтан өгүүлэх болоод юр амт бүгдээр тийм өгүүлэх болоо химээсэнд мэлравэ зарлигл руу тийм бэр бөгөөс окторгуй тийм бүхийг мэдэхгүй. Амтан бэр торгоолт буюу химээн үлдэх бөгөөс адгуус бэр торгоолт бус өгүүлм үү юу? Чи өөрөө ба чиний багш тэргүүтэн торгоолт бус химээгч бүгдээр худал боллоо чи муу таринсын хүчин бөгөөс бэр надад чи окторгуйд торсны түүгээр болох буй за идүүгээ би бас миний энэ хонгол хадан торгоолт бус химээх бүлгөө чи юу химээмүү химээн асуусан тэр өгүүл рүү чи нүдэнд ховлох ба муу таринаас бус хад торгоолоос бас юун болмоо хэмээснэ мэлравэ зарлигл руу чи өөрөө ам авсан мэт идүүгээ чи нүд ховлоход мэрэгэн бус хэмээн сэтгэн ажгуу би үзэн аталчи хадыг торгоолт бүхий нүд ховлогтун хэмээн намлваас тэр өгүүл рүү би нүдэн ховлгох тийм үлдэж үл болох чи өөрөө хар тэргүүт хүнийг хуурах тийм арга хийтгүн хэмээснэ мэлравэ лам зарлигл руу миний санаанд чамд үл мэдэх үгүй буюу химээн саналаа. Чи мэдэж бөгөөт л үлдэж үл болох химээсэн тэр чин ганц үүс болох босын тул ер бурхан болоо янар чамд үл болох үйлс хурчлан цутгасаар орхажгүй химээн зарлигсан дарлаа өгүүл рүү окторгуйд торох химээсэн мэд чи энэ хадыг торох үгүй болгон нэгэн бэлгийг ягүүзэр өрөөн үзүүлэх хэмээснэ төдий ягүүзэрсийн эрхт бас барагдлын окторгуй химээн дэяныг тэгшээр сэтгээд тэр хадыг дээш доош хийгээд нааш цааш нэвт гараад биеийн хадан доор сууж тэр хадаа газраа буулгасан хойно бас дээш өргөөд энэ зарлигл руу райчин хөвөн нэгэн баг нь ацар химээн зарлиглсанд райчин нэгэн урт чулууныг авчирч баганчлан тулсанд ягүүзэрсийн эрхтийн гарын бэлэг тэр хаданд идүүгээ болтолбоо ажгуу тэр загтлоодон ийн өгүүл рүү ягүүзэрсийн эрхт чамд хад төрвөл үгүй мэт болов ернүүдийн дүүрүүлсэн бос бөгөөс биднийг бас хаднаа торгох үгүй буузаа идүүгээ үл торхон үзий химээснэ ягүүзэрсийн эрхт зарлигл рүү ая хадан дэс торсон танил биш үү энэ хадыг газар буулгахгүй минь торох бөгөөс завсарт нь хавчигдаж үл өөхөх буюу хэмээн зарлигсан дарлаа бас өгүүл рүү юр миний би хад хөрсөнгүй бүлгөө бачлан хуурхаас бус хад юунд үл торох хэмээснэ ягүүзэрсийн эрхт зарлигл рүү биедэн эс хөрөөх хэмээсэн чинь эс торсон бэлэг биш үү чиний эс үтснээр үгүй үл болох хэмээн зарлигсан тэнд дарлоогийн сэтгэл дуртахаас муу болвоо нөгөө лодн нь тэгүүтрэгчийн өгүүл рүү аяа ягүүзэрсийн эд үлс нь үнэн мэт болбоос бид утгачин ямарваа үлсийг бишрэх бэрхийн тул ягүүзэрсийн эд үлс эндүүрүүлсэн үгүй бөгөөс үнэн мөрийг бүтээн бэлэг үзүүлэх үе 6 барамидын явдлыг сайтар сурах бүлгөө идүүгээ 6 барамид ямраар тэгш сурвчи түүний ёсыг илт намл химээснэ ягүүзэрсийн эрхт хариуын аялгууллаа илт аврал ялгуулсан 3 эрдэнэ ялангуяа их амгалан оройн чимэг болон сууснаа ямагт ангижрал үгүй үнэн сэтгэлээр залбирсугай ялгал үгүй үргэлж нэгүүлсгүй гохоор авран сойрхтугай ачид эцэг их болсон 6 зүйл амтныг ариун нэгүүлсгүй сэтгэлээр ялгал үгүй хайрлах алдарсан их хүлэгний ягүүзэр би идүүгээ авир дөгүүлэхээс хагцсан төлөвлөх номыг эс сонслоо үнэн хоосон агаараа туслах эс саналаа үргэлж төрөл үгүй туслахыг эс сэтгэлээ үлэх 10 нүглээс өөрөөн хагцлаа үлэм жамгалан хоосныг ялгал үгүй ухлаа харам сэтгэлийн зангааг эс алдруулж бөгөөтөл хариу авах сансан өглөг юун тус хуурмаг
Аргаасаа ngогоод үл твчих бөгөөтөл хадгалан үл чадах шагшаа бод юун тус альва ширүүн үгнээ үл тисэх бөгөөтөл алдрыг хүсэх бөгөөс хүлцэнгүй юун тус авирд залуу залхаан үлсээ үл твчин бөгөөтөл аргаар буйныг үлдэхгүй хичээнгүй юун тус өөрийн сэтгэлэн алгаслыг үл твчин бөгөөтөл өнөд зовд сэтгэх даяан юун тус өстөн үзэхстийг нөхөр болгон үл ухах бөгөөтөл үтэр мэдих сэтгэх бэлэг юун тус эрхэн гүн нарийн хаалгыг үл мэдэн бөгөөтөл игнэгт олон сонссон юун тус эер авах гээхийн нягтүл мэдэн бөгөөтөл идүүгээ шалтгааны үр ачийг номлох юун тус тонлох номлугаан сэтгэлэн үл зохилдуулан бөгөөтөл тайны дүрээр шар улаан хувцад өмсөх юун тус торгоолтгүй нисвансын хорт могоог алалгүй тодорхойо ер мэдгүй дурлах буруу үзэл биш үү атгагт бүтээхүйн сэтгэлээ амирлуулал үгүй ариун бод сэтгэлийг дурлах буруу үзэл амтнаа хорлох сэтгэлэн төвчл үгүй авирт номч болохыг дурлах буруу үзэл биш үү баримтлан ялгах омгоон төвчл үгүй баттыг шагаараа дурлах буруу үзэл биш үү бахархан үзэх нүглээ номхотгох үгүй балмад нисванысын алхаар ягүүзэр намайг асгсан буцаа үйл явдлаа буйны чуулган болгол үгүй өөд үгүй бусдын буйнаан зэтгэр болов үлэмж номлугаан сэтгэлэн нот нийлүүлэл үгүй өргөлж муу үгээр бусдын сэтгэлийг эвдэх игнэгт үнэн ёсоор хичээн үйлдэхүүнэ идүүгээ өгөхгүй гомдол үгүй биш үү энд тэмдэглэхээр ирсэн лодонгийн асуусан хариу буузаа эрт эгүүзэр үнийг аялгуулан зарилгалсанд лодон сэтгэлэн тэгүүдэрсэрийн өгүүлрэн аяа олон хүмүүний өгүүлэлдэх худал ажгуу чамд гүн нарийн ном буйзаа хэмээх лүгээ дарлаа хөвгөн 6 барамидын нэрийг урдчээ сонссноор өгүүлвзээ идүүгээ 10 барамидыг тэгшээр мэдсэн чинь ямар буюу хэмээснэ ягүүзэрсэн эрт хариун ин аялгууллаа элдв дууныг төвдчлөгч марав лам юугаан ачлан залбирсугай инлэх цөвийн цагдах хамаг амтныг авран сойрхоо эрхэн ном лугаан атаархах сэтгэлтнийг амирлуулан адстадал үүр тэмцэхэд дурлагч дарлаа багш сонсдугай энэ биеийн үүр болохгүй сонон насаа барвуу авир дутгах тэмцэх үгсийг сонсоор асар насаа өнгөрөхийг эс мэдвүүчээ анжиран богдсын номыг хичээн үйлдэхүүнээс сайн буузаа муу цөвийн цагийн амтны атаа их марташ үгүй өгүүлэгч нүгэлт хүмүүний үгнээс тэсв магад эзлэн баримтлахуй твцсний хон маш өглөг барамид химээх өөр үгүй арга хурмыгийг огоотис твцсэн бөгөөд асар ариун шагшаабад барамид химээх өөр үгүй асар гүн нариуныг нягтлан эс үдсэн бөгөөтөл авирт хүлцэнгүй барамид химээх өөр үгүй тэгшээр авахаас эс ангижирсан нөгөөд тэмдэгтээ хичээнгүй барамид химээх өөр үгүй тэжээд алгасал үгүй сэтгэсэн нөгөөд төгссөн даяан барамид химээх өөр үгүй ахуй ёсыг ухсан нөгөөд асар бэлэг барамид химээх өөр үгүй альва буйныг бүрэн үлдэн нөгөөд арга барамид химээх өөр үгүй нөгөлт дөрвөн шуламсын дарсан нөгөөд нягт хүчин барамид химээх өөр үгүй нэг үсгүй хоёр тусыг бүтээсэн нөгөөд нэгэхэнбээр ерөөл барамид химээх өөр үгүй инлэгч нисвансын гмийг ухсан нөгөөд эрхэн ер мэдэх барамид химээх өөр үгүй эдгээрийн тус тэгшээр авах бөгөөс энэ мэт үйлд өөр өгүүлэх хоосон дууны тус өчөөхөн буузаа ягүүзэрсэн эрхт 10 барамидыг аялгуулан дуулсан нөгөө лодон өгүүлрүүн эдний утга нь ёсон лугаа тохиолдог ягүүзэр чиний тэгшээр сэтгсэн мөн буузаа химээх лүгээ дарлаа багш өгүүлрүүн тэр өгүүлэх нь судраас олсон биш үү эдүгээ түүнийг юун зөвшөөх нүд энэ дүүрүүлэх хийгээд ри товилгааныг бид утгачин хийгээд буруу намтан бэр бас мэдэх биш үү 10 барамидын нэр өгүүлбээс бас маний энэ дэвтрээс нэгэхэнбэр утгыг элтгэв урд энэ дэвтрийн утгыг нь өгүүлэлтийн хэмээн зөвшөөлтлөө ер хамгийн мэдхгүй үлгэрийн судраас үнэн болгохын тулд түүгээр үлгэрийн судрыг их хэрэглэх буузаа урд үлгэрийн судар нэгт мэдхүүнэ бус судрын түүн лүгээ адилтхан мэдэх бүлгөө тиймийн тул үлгэрийн судраас урд асуусугаа түүний мөр ёсоор хариулан чадах бөгөөс үүний ёсноо бид орох буузаа хэмээгээд ерөөлгөр судрын нийт нэр хийгээд дэлтгэх судар бас цаглан дагуулах хавцлын бэлэг хийгээд нийлэх бэлэг үзэгдэх бөгөөтөл магад үгэг үнэ бэлэгсийн бүтсэн хязгаар эднээс чи манд илт өгүүл хэмээснэ ягүүзэрсэн эрхтийн зарилгал руу аяа багш чи өөрөө сэтгэлийг гутаах ажгуу
Ёр эрдмээ чи үлэтгэхийн тул үнэн бурхан багшийн ёсонд үл орох чи түүнийг санахуна миний дур хаа болох чиний дурт ном хийгээд нэгүүлсэхгүй ба магадгаар харин үзэгдэх утгын чинь адилдахуна гуриллууга давс эхлэн холиодсгүй чансан мэт тийм үлгэрийн судрын утгаар өөрөө хил тагнаагаан түлхчлэн уусанд гэдэс чин омгоор цадсан тэр чин бие дээш өргөмжлөн их сэтгэлээр дуун гаран атаархах хороор бөөлжөөд бусдыг доромжлох чинь нунгасан мэт үсэд үл тоох чинь баас шээс ажгүй өөр бусад бүгдийг хорлох чинь им урваад хор болон өвтгөх хийгээд номоос урваад нүгэл додох тиймийг мэдэх үгүй би юр хамаг үзэг түүнийг өөрийн сэтгэл болгоод гигэн гэрлийн хоосон агаараас сэтгэлэн ил илчнээ үгүй итгэн дурдахуна цаглан дагуулах ном нэгэн бээр үгүй хаагцах нийлэх хийгээд үзэгдэх магад бэлгийг дурлах бөгөөс багшийн мэдэх сэтгэл дээд номоос хаагцах бэлэг мөн хаагцах тэр бэлэг Нисванис луга нийлэх болоод номчдын үсгэлэх бие үзэгдлэн хаагцах нийлэх хоёр бээр мөнх тасаргай болох тэр бүлгөө магадгүй бэлэг мөн буюу химэн зарлаглсанд лодон толгоогоо бүхийж инээн суухуй дарлоо хаа химэн их инээж толгоогоо сэжлэн гараар хорилхийлэн намайг үдий чинээ муутгавч юун болох өөрөө эс мэдэж мухарцснаа их адаг үгүй дими өгүүлэн хилэлцэж чи бурхан бүлгөө химээх чинь инээдэн биш үү чи намайг өөрөө гутах химээлээ тийм үйлс надад хизээ боллоо түүнийг мэдсэн гэрч чинь хэн буюу юу үлгэр судрыг мэдсэндээ намайг бие магтаад бусдыг доромжилсан мэд урд өгүүлсэн биш үү идүгээ чи өөрийн бие бурхан болоод намайг үдий чинээ доромжилсан чинь үлгэр судрыг лав мэдсэн ажгуу юр чамд заяа гişиг үгийн тул үлгэр судрын утгыг эс сурсан буйзаа чи түүгээр асуусан номын үгсийг үл харуулan бөгөөтөл учир үгүй морь илжигний тэмдгээс урт их нууцаан үзүүлэл үгүй хавчин дуугүй суу химээснээ эгүүзэрсийн эргц зарлаглруу намайг дуугүй суулгагч чи бус тийм атал миний энэ нууц чамд юун зовлон үүний уучраар над их жаргал боллоо Юрийн ёсыг өгүүлсэн бүлгөө чи гмийг дайрсан болгоод намайг өөрөө биеийг магтсан болгов. Юр хамаг амтан бидний сэтгэл хоосон гэгэн гэрлийн тул эргэл нөхчлийн гим эрдэм альнаар эс халтсан үнийг бүгдийн шүтэн бурхан химээвч болох бас сайтар одсон зүрхэн химээвч болох буйзаа идүгэ өөрийн нүрийг өөрөө үл мэдхийн тул мунхгийн хад гэр болгоод Нисванис дамтан химэн эргэлээ нэрлэгдэн төөрсөн болов. Өөрийн сэтгэлийн нүрийг танин ухсны тул юр мэдэх огоо дайрлсан бурхан химээгдэн гаслангаас нөхчин одохыг олсноор мэдсэн биш үү? Эдгээрийг ухаад ялч төгс нөхцөн бурхан бээр юр сайвар одогсдын сэтгэл хамаг амтнаа огоод хүрснэ эдгээр амтны хоцрол үгүй бурхны чанар болгон ийн зарлагллаа химээгээд түүгээр амтан бурхны чанар бөгөөтөл хэртэй түүтгэрэн арилах хууна бурхан мөн биш үү идүгээс сэтгэлэн уххууна юр бурхныг бусдаас үл ирэхүйг мэдэн сайтар сэтгэн бүтээх химээснэр язгуураас сэтгэл хоосон гигэн гэрэл болов түүнийг ухсны тул бурхан химээгдэх биш үү түнчлэн би өөрөө сэтгэлийг ухсан ёсыг минь дарлоо багш үл итгэх ажгуу намайг гутаах гэрч чинь хин буюу химээлээ чи энд хурсан бүгдээр чиний гмийг үл мэдэх буюу тийм гмийг чинь мэдхүүнэ их уурлах чи химэн зарлагсан дарлоо багш үлрүүн их гайхамшиг болоо аяа намаа гутаах үйлсэн чи эд бүгдэд итгэгдэхийн тул идүүгэн гарах бөгөөс илт гаргаа ер хуурчнуудын дөрвөлэн бачлаад уйдсандаа дими дуулан улсыг хуурах чинь илүү буйзаа химээснээ эгүүзэрсийн эрхт инээгээд зарлаглруу аяа чи өөрөө итгэх бөгөөс чамаас би гарах сугай түүнээ юр чи бүүмэлц химээгээд идүүгээ өвөрлсөн чинь юун буюу юу тэр тэмдгэн илт гаргаж үзвэл түүнээс өөрийн чанар нэгэн тэмдэг буй хүмүүнээ бас буй
түүгээр чамайг гутаах бэлэг болсон биш үү хэмээн зарлигласан дарлаа багш царайгаан барайлган суух луга райчин мэдээд яран босч ягүүзэрсийн эрхтийг хортол үл болон дарлаа багшийг нэгжин өврөөс нь эм хүмүүний гарын бугуувчийг аваад үзснэ. Ягүүзэрсийн эрхтийг өчүүхэн бишрэх райчин гих бишрэх дуртай тийм нэгэн сайхан эмийн бугуувч ажгуу. Тэр бугуувчийг илт гаргасан дарлаа багшийг хичгүүрт болоод ягүүзэрсийн эрхт райчин хоёулыг хараасаар харьсан нөгөөд райчин баясаад авсан бугуувчаа тэндэх олон хүмүүнээ бас үзүүлээд бас яаран сайхан эмийн герт одож тэр эмийн гараас дарлаагийн эрхийг ацраад райчин бас олонтоо инээн бүгдэд үзүүлж бишрүүллээ. Тэнд лодно нь ийм зүйл мэдсэн хүмүүн эс өгүүлсэн бөгөөс үүний өгүүлснээр үнэн болов. Тийм атал үнэн мэдхийг нь тэнцсүгэ хэмээн санаад тэмцгээр авч ирсэн номуудаа хураан харж мөн тэр шон лодон багш бадар аягандаа цус хийж нэгэн гавалт сүү дүүргээд Шакьямунийн хөрөг агснаа авч эхийг нь доош хандуулан дэлгээд энэ үйлсийг үнэн мэдхүнээ илт мэдих хийгээд рит ховлгаан нь ёр бүрэн төгссөн буй за түүнийг нь мэдэн биширсвэ хэмээн санаад манагаар нь ягүүзэрсийн эрхтийн дэргэд одох лугаа райчин золгоод өгүүлрүүн аяа багш чи шашныг гутаахын тулд бас тэмцэлтгэхээр эргүү хэмээснээ лодон. Би бас ламыг чинь биширсэндээ золгохоор ирлээ хэмээгээд төдөл үгүй дэрэгдэн орж суух лугаа ягүүзэрсийн эрхт үзээд инээж зарлаглрун аяа багш намайг тэнсгчин сайн бус ичнээ ямар дураар үйлцнийг тань биэлт мэдлээ. Таны ариун саванд 5 хорийн шим хийсэн чинь бадар аяганд цус хийгээд гавалт сүү дүүргэж тавиад Шакьямунийн хөргийг эхийг нь доош хандуулан дэлгэсэн чинь буруу. Номч бөгөөтөл ном бусыг юунаа үйлдэв. Тийм мэдсээр буруу үйлдснээ идүүгээ Шакьямунийн хөргийг өтөр дөргөн зөв дэлгэгдэх хэмээн зарлаглсан лодон багш их айгаад хөлс гаран ягүүзэрсийн эрхтийг их биширж дээшийн өчрөө ягүүзэр сэтгэлдээ тэгш ухсан нэгэн номыг номлон сойрох хэмээн өтснөө ягүүзэрсийн эрхт зарлаглрун намайг итгэн биширсэн чамд сайн атал тэгшбэр бүтснээ бус савтнаа номлохоон хайрлах бөгөөтөл идүүгээр шалтгаан ийм бөө хэмээн ягүүзэрсийн эрхт ийн аялгууллаа. Алдарсан дуун төвдчлөгч марав юугаан хөлдөн сүгцвэ. Гуйланч намайг нууц өгсийг чадуулан адистатал ариун нууц таринсын гайхамшиг үзлийг алагчлах сэтгэлд багш нараа төлөвлөх тэмцлээ өгүүлэх минь гомдол үргэлж алгасал үгүй хичээн бүтээх үе өөдгүй олон үг өгүүлэлтэх минь гомдол үлэмж нууц таринсын аглагаан сэтгэх үе үнэн явст явдлаан олноо үзүүлэх минь гомдол тэнцэл үгүй мөрийг бүтээн олох үе тэгших бүтээлийг сурган үлдэх минь гомдол төгс сайн хишигтээ өгөх хувьцаа тижээд хишиг үгүй хүмүүний өгөх минь гомдол урд эзэлсэн аглаг агууга ухамсар үгүй хоосон болгох минь гомдол ухаант ягүүзэр гүн нарийн ихшгэ учирсан олон улсын дунд аялгуулах минь гомдол ёр гомдох үйлсийг өгүүлжүүл барах ихэвчлэн өгүүлсэн минь асуусны хариу болтугай. Ягүүзэрсийн эрх дүүнийг аялгуулан зарлаглсан лодон бас өчрүүн бүтээсэн ухаанаа зарлаг эс боловч сэтгснээс улам өөртөө сайн бэлэг олов за идүгээ авшиг хийгээд олон мөрийн зэрэг үзэл бүтээл явдлын ач үр эдгээрийн тусыг хурааж нэгтгэн номлон сойрох хэмээн өтснөө ягүүзэрсийн эрхтийн зарлаглрун аяа чиний асуусан ёсыг бивэл мэдэх өөрөө ёсыг номлосгоо хэмээн аялгууллаа. Энтгэх дууны хөрвүүлэгч марав юугаан хөлдөн сүгдсүгэ идүгээ их багшийн хариу дуулан аялгуулсугай ил хавцах нийлхийг нэгтгэл үгүй тусыг нь сонс игнэх дүзэх үгүй бөгөөс үдсний дээд тэр нь сэтгэлийн агаар гэгэн гэрэл буй тимийг ирэх үгүй бөгөөс олсны дээд түүгээр сэтгэлийн чанар эрдэн сан тижээд идэх үгүй бөгөөс цадсны дээд огоод тонилсан даяаны идэн авир дуух үгүй бөгөөс хансны дээд ариун бод сэтгэлийн аршаан усан тэр асар өөрийн ухааны төдий юр мэд хідүгэ хэллэн өгүүлэх мөр бус хизээ бэр ширван хийгээд нялхсан орон бус хэрэлдэх утгачийн явах орон бус хэрэглэн өгөх олох үгийн тусыг ухахын тул
түүнийг үнэн авшигын дээд болгодох. Тэжээд өндөр богино үгүй тусыг ухахуна тэнсэл үгүй орны дээд тэр болгодох. Тэгүдрэн одох үгүй тусыг ухах бөгөөс ямагт мөрийн дээдэд тэр болгодох. Ил төрөх өөхөх үгүй тусыг ухахуна ялангуяа туслахын дээд тэр болгодох. Ялгуусан үл шүгэ тусыг ухах бөгөөс үлгэрийн дээд тэр болгодох. Үргэлж их баг үгүй тусыг ухахуна үнэн хүлэгний дээд тэр болгодох. Үзэгдэх сайн муу үгүй тусыг ухах бөгөөс авир даргасын дээд тэр болгодох. Асар хоёр үгүй тусыг ухахуна ариун үзлийн дээд тэр болгодох. Аливаа зориглох үгүй тусыг ухах бөгөөс тэгш бүтээлийн дээд тэр болгодох. Тижээ давах гээх үгүй тусыг ухахуна тэмдэгтэй явдлын дээд тэр болгодох. Төгс хичээн бүтээх үгүй тусыг ухах бөгөөс магад ачуурийн дээд тэр болгодох. Маш тийм тус лугаан эс төгсөксөд мартал үгүй шунснаар дээрэнгүй омогт багш нар муу сорин өгүүлэгч мэрэгд авах гээхвэг үлдэгч их бүтээлтэн энэ гурвал асар тонилгүй ирж бөгөөтл хүлэгдэх нь горчлох сэтгэлээр дээснээ хүлэгдэмзээ алс гарахгүй ирсээр илт баригдам за үргэлж баримтлахгүй гохоор өлгөгдөмзээ өөдгүй сайжрахгүй санснаар шавардам за Өмцөх гурван эргэлээ будангуурнам за игүүлэгч игүүзэрсийн эрхт эдгээрийг аялгуулан зарилгэлсэнд лодон багш дээрэмгүй омгоо төвчин мөргөөд ном өчхөөс өөр юм үл санан игүүзэрсийн эрхтийг их бишрээд урдах тэмсэн үйлсэн игүүзэрсийн эрхтийг харав химэн дээш үзээд гертэн харж дарлоо багш ийн өгүүлрүн эдүүгээ би утгашин уйдах хийгээд магадгаар хариун үзэгдэл үгүй бөгөөтөл өгүүлэхгүй их мэдснээр тонилхыг олох хийгээд үл олох хоёрон олох мэдээ үгүй ачгуу Мелравийн элт мэдэх хийгээд рид хувилгааны бүтээлийн бэлгсийг нь нүдийн дөрүүлэх болгосон муу худал ачгуу түүнээ би гимшин бишрээд итгэв хэмээснээ дарлаа өгүүлрүн итгэсэн чинь айсандаа өөрөө намыг муу болгосон бэлэг буйзаа түүнийг элт мэдэх хийгээд рид хувилгаан нь нэгэн их хүчит чөтгөр дагуу хэмээн санахаас өөр үзэх номыг нь хялгасны чинээ үл үнэмших би Юр би им лүгэн явалцсан үгүй бөгөөтөл намайг гүжгээр муу нэр болгов хэмээн үргэлж буруу үзлийг сансаар өөхөхтэн өөрийн эддээ тачаасны тул айх мэт нэгэн чөтгөр болон төрөөд үргэлж ам алдагчдын гэрч болсныг мэдээд тэнд игүүзэрсийн эрхтийн зарлиг боллоо. Над лугаа мууд харшилсны тул тэр дарлоо эргэлийн эцэс хүртлэн завах хэмээн зарилгэллаа. Игүүзэрсийн эрхтийг муу өгөөр сөхөөсний тул тэд багш нарын олох буйн нис олдсонд түүнээс хойно лодон багш нь ирж игүүзэрсийн эрхтийн хөлд мөргөөд ариун өвцийг өчим бүтээснээ бүтээлт 25 райва нарын нэг нь боллоо. Игүүзэрсийн эрхт Мелрава багш нарын атаагаар тэмцсэний рид хувилгаанаар чадан хариулж бөгөөтөл сэтгэлийн хөвгүн райчун түүнийг нь утгасын үгээр элтис хариулсны тул сэтгэл үл баясан гомдож рид хувилгаанаар хариулсныг үл тоон хэрээ үл мэдэх ийм багш нарыг үнэн утгаар тэмцэлтэн гисгээг хүүнээ сайн билээ эс бөгөөс догшин хараалын үднээс гисгээг хүүнээ сайн бүлгөө эдгээр санснаа хичээн өчөвч игүүзэрсийн эрхт лам миний зүг сонсоод миний дураар үл болох буйзаа тийм атал рид хувилгааныг үл тоон нүдийн дөрүүлв хэмээн ийм үйлсийг сансаар гисгээх үнээ сайн бүлгөө идүүгээ би нэгэн насандаа бурхан болох уя эрхт ламын өвдөс гүн бөгөөтөл эд багш нарыг гисгээхийн тул энтгэг одоод утга тэмцэлтгүй ном хийгээд хараал ихлэн элдв зүйлийг сурхуунаас сайн аж хэмээн санаад игүүзэрсийн эрхт югэн гигэнэн өөрөө дурлсан тэд үйлсэн өчснөө игүүзэрсийн эрхт зарлаглрун аяа райчин хөвүүн бид дийлдэхүүнээ тэд багш нар юунаа бидэнд орох бүлгөө энтгэгт чи тэмцлийг хариулахын тулд утга хийгээд хараалыг суран одох бөгөөс энэ эрхлэн ямагт одох биш үү Ер үнэн тэгш авахугаан саарад утга хийгээд хараалын зүйлийг нэжгээд мэдэх бөгөөтөл эсэргүүлэн тэмцэх хаанаас болох мэдээгүй бүгд өгсөн зүйлийг бүрэн мэдэж үл болох асуусан тэмцснийг бүрэн хариулан чадах бөгөөс илэвтлэн дууссан бурхан болох дурлагдах тийм бурхан болохгүй гүн өвц сэтгэхүй хичээх энэ насны үйлсийг төвчин бүтээж өөрийн нүрийг танин бүтээсний хүчээр бусдыг санснаар алан чадах бөгөөтөл сүнсийг нь удирдан чадах үгүй бөгөөс өөр бусад хоёрыг гутаах буйзаа тиймийн тул урд би хараал хийж олон хүмүүнийг алснаас
Улам мачид марав лам юугаан дэргэд одож олон бэрх зовлон гүл тоон явлаа. Идүгэ богино энэ нас хизээ өөхөх болцоогүй тул энд бүтээлийн хичээн суу хэмээн зарлигсан драйчин энтгэх додгой дурлсандаа бас хичээн олонтоо өтснөө егүүзэрсийн эрхт зарлагларун. Юр чи хортол үл болон одох бөгөөс ламыг удирдуулсан үзүүлсэн цаг хүрч бөгөөтөл тэмцэг утгыг сурч үл болох халуун зүгийн хаданд суусан марав лам юугаан дэрэгдээс ирэх цагт над сонсохын үндсэн хийгээд би юугүй дагнын 9 зүйл намаас 4-ийг нь сойрхоод 5-ыг нь энтгэхт бүлгөө хэмээн түүнийг минь үндсэн хөвүүн одоод Наровагийн үндсэн нэгэн шаваас өчин ахуунаа энэ амтнаа тусуулах хэмээн удирдуулсан үзүүлсэн бөгөөтөл их мудрын ном хийгээд Наровагийн 6 ном 2-оо хансны тул үүнээс урд би бүтээлийн саатаж аван ис чадлаа. Идүгэ насчаад сэтгэл уяа хүрэн ис сотлоо. Чи залуу болоо зориг бэлэгч нь их сэтгэлдэн хамгийн төгс мэдсэний тул идүгэ чи одоо загсныг минь аван ир энтгэх додгууя алт сайн бүлгөө хэмээн лам шав хоёул олсон буйнаар алтыг худалдаж авсны хойно шав ихлэн өглөгийн эзэд хурсны дунд нэгэн их ширээ засч түүнээ райчунг суулгаад эгүүзэрсийн эрхтийн зарлагларун их болох хуя райчин хөвөө минь гим үгүй бишүү хэмээн энэ 25 өдөр райчин хөвгөөнийг энтхэгийн орноо одохгүй мөрд газарч болохоор дагнас хийгээд номын сахиулстаан өчхийн тул тэр шүн чуулганы хүрдэн ахуй их зохиолоо. Манагаар нь шин дормоо хийгээд лэгсээ бум ихлэн олон юм сурж райчунг үдхийн тул хормын чуулганыг хүрдэнд бэлдэж бүгдээр хуран суухад егүүзэрсийн эрхт хураасан алтаан райчунд бүрэн сойрхож миний дуулахын тусыг санан энэтхгээс зохиосон номуудыг хичээн аваад үтэр райчин хөвөө минь мэдвүү хэмээн дуулан аялахууллаа. Ариун дууныг хөрвүүлэгч марав юугаан хөлдөн сүгцвэ авирт туучсыг ухуулах ац тэтлийг сойрхоо асар өчүүхэн сонссон райчин хөвөө минь тэмцлэн дурлахуунаа алгасаж тэгүүтрэн тэгш авахуугаан саарузай тэмцэх утгыг дурлан хаан бэр явхуунаа тэр егүүзэрсийн буурах нэгэн хавцгай бүлгөө тэнд энтхэгийн орноо хүрээд чи тэнсэл үгүй Наровагийн үндснээ учран эрхэн бие үгүй дагнсын номын зүйл өчөж ав. Эсэргүүлэн тэмцэг утга бээр юун болох эл урд би одох газраа эндүүрл үгүй хурж эрдэн марав хэлмэрч юуган хөлт мөрөглөө аяа дунд би бүтээн сэтгэх газраа эндүүрл үгүй мэдэж авирт морины шүд химээх цагаан гадны үзгүүрээ сэтгэлээ. Адагт би бядах газраа эндүүрл үгүй ухаж амраглах нөхөр хийгээ дэлчил үгүй орноо явлаа. Энэ заяаны явах гээх үйлсээс хагцаад эрхт эгүүзэр болон урвал үгүйг оллоо. Эрхт марав лам минь дэрэгдээ элчил үгүй догшин уулсыг бидгаар эрхүе минь үзүүлэгч бурхан марав лам им зарлиг боллоо. Үлэмж хүрдийг эргүүлэх эрдэн баригч хаан үргэлж шувуун нисэх 5 ухааны номын төв үнэн ухаан юр мэдэх зул 1-р ариун хий судсан тор хүрдэн 2-р асар их амгалан эрдэн зарлиг 3-гаар амтыг тэгшигдэх гадаад толь төтгөөр авирт өөрөө нь тонилго их мутар 5-р эдгээр богдсын 5 номсыг энтгэх орноо идүүгээ болтол буй ав хэмээн зарлагллаа. Өвгөн болсондоо идүүгээ би эсхүрлээ. Эцэг марвын үндсэн баригч хөвгүүн чи бүлгөө сац энтгэх орноос элэвтлэн авчир саарл үгүй сонсоод болох сайн нэгэн өвдөс бүлгөө өгсвэ. Санан гихчээ химэн эдгээрийг аялгуулсан хойно райчин хөвгүү минь утгачны муу үгийг сурхуунаа удал үгүй сэтгэл чинь хөшүүрхэн омог шуузай тийм үйлсийг сэрээд хизээ бээр сурал үгүй бүүзаа идүүгээ энтгэх орноос бие үгүй дагнсын номыг ирээд энд элэвтлэн аван ир химэн зарлаглсан райчин баясан агааран алтны дээжийг егүүзэрсийн эрхтдэн өргөөд мөргөж хөлийг нь орой дээрээ тавьснаа нөгөөд райчин ийн дуулан өчлөө. Эцэг лам юугаан дурлан туслах зарилгийг игнэх даминдаан хүртэл бүтээхэн өчсвэ. Эрхэн дагнсын дэлгэмлийн уурвдсыг идүүгэн удирдуулсан үзүүлсэн мэт авхаан өтсвэ. Ачид зарилгаар
Айдастэд өршөөснөө алгасал үгүй санаж явхаан өчсүгэ асар мэдгүй төгссөн нэгүүлсгүйгээр ангижрал үгүй намайг хайрлан сойрхоо магад очир ирэх мэтийн олон зарилгуудыг мартал үгээгүй номд дурдхаан өчсүгэ мант райчин би нөхөр хийгээд илчил үгүй газар явхад муу ямарва үйлс учрахад өршөөл өчсүгэ харин тгийн аратан хийгээд хавцгаан аюулаас хаа явахыг минь хайрлан өтсүгэ хань нөхөр үл таних улс лугаан явхвэд хатангатхан сайн заяад нөхөрлүгэн учруул өчсүгэ үзэгдэх зэтгэрт мөрөөр явхвэд үл эндүүрүүлэн илт мэдүүл өчсүгэ үргэлж хизээ бэр хамгаас намайг үлэмж хайрлан сойрох өчсүгэ райчин эдгээрийг аялгуулан өтснөө ягвүзэрсийн эрэгт хариу бас ийн аялгууллаа. Эрэгт райчин хөвөө миний дүүгээ энтхэгийн орноо элэвтлэн дурлаж эндүүрлүгүй эндээс шийдэн явхад игнэгт 3-7 зүйлийг сануулan дурдсугай. Эрхэн нууц таринсын арга мөр их 1-р, эрдэн ламын их үлэмж их 2-р, элдв өөрийн бэлэгчин 3-гаар, идүүгээ 3 зүйл их энбэ, тэгш мэрэгдийг хүндлэхгүй дурлах 1-р, төгс савд шав бишрлийг дурлах 2-р, тэгвүтрэл үгүй өөрөө хичээн дурлах 3-гаар, тижээд 3 зүйл дурлах энбэ, амин хийг онсоор оруулах 1-р, аливаа номыг дотроон оруулах 2-р, авирд өөртөө үннийг оруулах 3-гаар, 3 зүйл оруулах энбэ, үлэмж амгалан гигэн гэрлийг үзэх 1-р, үлэл үгүй тансгийг элт үзэх 2-р, үнэн удирдуулсан ухааныг үзэх 3-гаар, үргэлж 3 зүйл үзэх энбэ, төгс бэлэгт түшээнийг амарлах 1-р, тэгш амгалан сэтгэлдээ амраглах 2-р, тэмдэгтээ заа мэт явдлыг амраглах 3-гаар, тийм 3 зүйл амарлах энбэ, муу савтнаа овдос өгөх гомдол 1-р, магад тэгш ухснаа дуулах гомдол 2-р, мандуулагч ягүүзэр улсын орноон явах гомдол 3-гаар, маш 3 зүйл гомдол энбэ, сайн нөхөдлүгэ чуулганаа хурах 1-р, хамаг дагнцлугаа чуулганаа хурах 2-р, хайрлал үгүй олгосод бэр чуулганаа хурах 3-гаар, хавьяат 3 зүйл хурах энбэ, ягүүзэрсийн эдгээрийг аялгуулан тусыг тэгшээр сэтгэлээ мэдэгдэх хэмээн эрэгт ягүүзэрийн аялгуулан зарлиг боллоо. Утгаж багш нарын тэмцсэн шалтгаан хийгээд урд богд марвын үзүүлсэн удирдуулсан шалтгаан одож дагнс сануулсан энэ 3 шалтгаанаар энтхэг одохгүй их дурлсанд ягүүзэрсийн эрэгт удирдуулсан үзүүлсэн ер дагуулан сойрхгүй бүрэн өршөөснөө энтхэгт хойд одсон 2-р зүйл.